сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд өнөөдөр та бүхэндээ ярилцах сэдэв маань болохоор ажилд орох анкетны тухай зүйл байгаа. За ингээд яаж өнөөдөр бид төхөн ажилд орохдоо анкетаа бөглөх үү? Яг ямар байдлаар бичих үү те? Энэ тал дээр ингээд хамтдаа ярилццгаая гэж бодож байна. За ингээд Японы маш олон ажлын байрны сайтууд маш олон мэдээлэл өгч байгаа газрууд байгаа гэж бодож байна. Гэхдээ Японы ажилд орж байгаа хүмүүсийн бүрдүүлж байгаа материал нь бол хэвшмэл нэг загвар маягтай зүйл байдаг. За ингээд энэ анкетын дотроос ингээд хамгийн их манай монголчуудад хандаж энийг маш сайн ингээд зөв бөглж өөрийгөө зөв илэрхийлэх юм бол ажилд орох анкетны маш чухал хэсэг шүү гэдэг зүйлийг та бүхэнд онцолж тайлбарламар санагдсан. За ингээд энэ анкетны хэсэг нь бол 4 үндсэн асуулттай. За ингээд энэ 4 асуултын тухай Японоор юу гэж хэлж байгаа, ямар утгатай. За бид бүхэн ямар шиг маягаар бөглүүлд ирвэ гэдэг тал дээр ингээд хамтдаа ярилцъя. За ингээд хамгийн нэгдүгээр асуулт буюу хамгийн ихэнд бичсэн зүйл нь болохоор качкан, кёми, кансинчико надо. За энэ нь болохоор大事にしたいкачкан, кёми, 関心を持っていることなどを記入してくださいгэсэн ийм хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл нь болохоор үнц нь дуртай зүйл өөрийнхөө сонирхдаг анхаарал татдаг зүйлийнхаа тухай бичнэ гэж байна. За энэ хэсэг дээр бол өөрийнхөө яг байгаа бодож байгаа зүйлээ яг үнэн мөнөөр бичих хэрэгтэй. Мундаг харагдах ч юм уу эсвэл ингээ биччихвэл намайг ажилд авах болов ч гэдэг гэж бодлогоор яг л өөрийнхөө байгаа дуртай зүйл, өөрийнхөө үнэлж явдаг үнцэнтэй зүйл, тэр зүйлээ бичих хэрэгтэй ах нэ. За жишээлбэл үнцэн гэдэг зүйл дээр юу бичиж болох вэ? За хүн болго өөр байгаа ах гэхдээ та бүхэн жишээ олгоод хэлэх юм бол сүүлийн үед маш олон хүмүүс бичиж байгаа үнцэн гэх юм бол би өөрөө байх өөрөөр хэлбэл бид бүхний үед бол Монгол хүн гэдэг миний үнц нь учраас би Монгол хүн гэдэг зүйл бол миний үнц нэ гэдгийг бичих ч юм уу иймэрхүү маягаар бичиж болох нь. За мөн кёми гэдэг хэсэг дээр болохоор энэ нь бол сонирхол гэхээс илүү өөрийн дуртай зүйл энэ каншинга гэдэг зүйлээс арай өөр заавч хөлөө гарах юм бол өөрөө хийж тэрийг хийхийг хүсдэг тэрэндээ цаг гаргадаг тэр зүйлийг бичих нэ. За жишээлбэл спорт, бүжиг, гоо сайхан машин техник гэдэг ч юм уу гэх мэтчлэн өөрийнхөө дуртай зүйлийг бичих нэ. За ингээд дараагийнх нь болохоор анхаарал татах зүйл буюу каншинган гэж. За энэ нь бол цаг чөлөө гарах юм бол яг хийгээд цаг гаргаад хийхгүй ч гэсэндээ ер нь санаандаа бодож явдаг нэг боломж олдоод хизээ нэгэн цагт тохироо бүртгэх юм бол гэдэг шиг хийх юмсан гэж боддог зүйлээ бичих нэ. За жишээлбэл аялал, YouTube ч юм уу эсвэл одон орон гэдэг ч юм уу гих мэтчлэн яг ер нь анхаарал татдаг өөрийнхөө сонирхлыг төрүүлдэг тэр зүйлээ бичих нэ. За ингээд дараагийн асуулт нь болохоор зэрэг цөёми надо гэж байгаа. За энэ нь болохоор та бүхэн мэдж байгаа бах өөрийнхөө давуу талыг бичих нэ. За тэгэхээр зэрэг өөрийн давуу тал гэдэг нь болохоор зэрэг ерөнхийдөө Япон хүмүүсийн хувьд өөрийгөө ер нь магтаал өөрийгөө би бол гадаад хэлтэй жишээ нь би бол тийм медальтай гэх мэтчлэн ингэж өөрийгөө их дүүл гэж ярих дуртай хүмүүс биш. Тэгэхээр зэрэг өөрийн давуу талаа бичихийн тулд энэ чинь ингэж тайлбар өгсөн байна өөрийнхөө сул талыг давж гараад ямар нэгэн хичээж байгаа тэр зүйлийнхаа тухай бичнэ гэсэн зүйл ах нэ. За жишээлбэл би аялал жуулчлалын компанид материалаа бэлтэж байгаа За тэгээд надад энэ давуу талаа бичнэ гэсэн ийм асуулт энэ чинь байна. За энэ үед би яаж бичих вэ гэхээр зэрэг би бол нэлийн хожуу гадаад хэл сурч эхэлсэн. Жишээлбэл 25 хүрчээд Японд ирж Япон хэл сурлаа. За ингээд маш их орой хожим гадаад хэл сурж байгаа ч гэсэндээ Япон хэлийг маш богино хугацаанд маш сайн сурна гэсэн ийм зүйлийг маш их хатуу өртөө хумсарлаж ирсэн учраас хичээж чанартай сайн сурсан гэж бичдэг ч юм уу За ингээд яаж сурсан бэ? Ажил хийнгээ
өглөө оройны цагаар те өөрөө Японо унших ч юм уу компьютер дээр одоо Япон текст бичиж шивгч гэх гэх мэтчлэн одоо те бичих чадвар өөрөө те Японы одоо чадвараа ингэж одоо хөгжүүлж исэн гэх мэтчлэнгээр өөрийнхөө те одоо сул тал гэж бодож исэн зүйлийг яаж давуу тал болгож өөрчилж те яаж өнөөдрийн одоо те энэ төвшөнд ирсэн гэх мэтчлэн бичих нэ. За ингээд хэрвээ бүр онцгой одоо тэг бүр үнэхээр одоо бусдаас онцгой юм одоо давуу тал байна гэдэг зүйл байх юм бол тэг одоо энэ бүх зүйлээ бичснийхаа дараа хамгийн сүүлд нь одоо тэг маш товчхон би бол ийм одоо бас давуу талтай шүү гэдгээ ингээд жоохон тэг онцлоод бичих болох юм аа. За дараагийн асуулт нь болохоор шуурай торикомита шигото я угоги ката надо конго яtte mitai шигото я угоги ката да шигото де達成したいことなどを記入してください. За энэ одоо хэсэг байна болохоор тэгээ ирээдүйд өөрийнхөө одоо хийхийг хүсэж байгаа ажил. За ингээд ямар байдлаар ажиллахыг хүсэж байгаа, ажилдаа бүтээхийг хүсэж байгаа тэр одоо зорилго, мөрөөдлөө одоо бас бичнэ үү гэж байгаа. За ингээд энэ асуултнуудыг мэдээж хэрэг тэгээ бичих үедээ бол яг өөрийнхөө байх ёстой, өөрийнхөө бодож явж байгаа зүйлийг бол яг өөрийнхөөрөө бичнэ. Ингээд яг ажилтай холбоотой асуулт гарч ирэх юм бол тий өөрийнхөө одоо тэр ажилд орохыг хүсэж байгаа тэр ажлынхаа газартай холбож одоо уйжтэй энэ одоо асуултыг одоо хариулж бичих нэ. За жишээлбэл юу гэдгийг би одоо нарны элчээр одоо ажилладаг тийм цахилгаан энергийн одоо компанид тий ажлын одоо материал бүрдүүлж өгч байна гэж одоо бодох юм бол тий одоо энэ асуултанд юу гэж одоо бичих вэ? За жишээлбэл юу гэдгийг нарны элчээр энергийг гаргаж байгаа ийм одоо зүйлийг тий зөвхөн одоо Токио гэлтгүү тий Японы бусад одоо орон нутгуудаар ч гэсэндээ энийг би тий нэвтрүүлмээр байна. Энэ одоо хэрвээ ийм том төсөөлөлтэй үйл ажиллагаа болох юм бол энд одоо би гарын оролцсомоор байна ч гэдэм үү. Гэх мэтчлэнгээр тий өөрийнхөө хийх хүсэж байгаа зүйл энэ компани ажилд би яаж хувь нэмэр болох вэ гэдэг талаа бодож тий ингэж одоо бичих нэ. Иймэрхүү байдлаар одоо бичих нэ. За ингээд хамгийн сүүлийн асуулт нь болохоор коrekara торикому гото надо гэж байгаа. За энэ нь болохоор ер нь өөрийгөө те энэ ажлын байр дээр гарахад те яаж бэлдэх юм би одоо юу хийх юм гэдэг зүйл одоо бичих нь. За жишээлбэл цаашид ажлын байр дээр гараад одоо би илүү одоо бие дан судалж одоо мэрэгчлээ дэвшүүлмээр байна. Зөвхөн одоо ажиллаа сурна гэхээс илүү те би бие дааж бас их боловсрч те энэ ажлын тухай одоо судалж илүү одоо те энэ ажлыг ойлгож ажилламаар байна гэдэг тухайгаа одоо бичиж болох нэ. За ингээд Японы өнөөдөр ажилд орох ажлын одоо анкет гэдэг нь тий ямар асуулттай яаж одоо бөглүүл зүгээр гэдэг тал дээр та бүхэндээ ингээд бяцхан зөвлөгөө өглөө. Япон хэл бие дааж гэдэг энэ суугаар та бүхэнтэй Японы тухай, Япон хэл одоо сурах тал дээр ч юм уу тий өөрсдийнхөө мэдхийг хүсэж байгаа, өөрсдийнхөө одоо асуухыг хүсэж байгаа зүйл байх юм бол чөлөөтэй бичиж бид бүхэнд санал бодлоо хуваалцаарай. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөцгөөе. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзцгаая. Баяртай.